Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай хүүхдийн төвийн урилгыг хүлээн аван хүрэлцэж ирсэн Нисхийн 7 дугаар сургуулийн Ахмад багш нар хүрэлцэн ирсэн. Баяртай байна. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Та бүхэнд хүрэлцэн ирсэн их баярлалаа. Завтаасынхан хаврцааж байна уу? За та бүхэнд энэ багш гэхээр л одоо надад их дотн санагдаад байдаг л да. Тэгээд манай ээж бас багш хүн байсан болохоор тэгээд энэ 7 дугаар сургууль энэ одоо буурал буян тухай дээр байж байгаа сургуульд одоо юу ер нь одоо манай гэртэл бол одоо энэ 7 дугаар сургуулийн одоо 4 дахь 5 дахь үеийн хичээлж байна. Одоо манай эхнэрээс ахуулаад Ирина ариун бол тэгж жаргал тэр энтергээл тэгэл ингээл яваад байхаар одоо би дотроо зүгээр хошин боддгийн тэр одоо тэр 5 дахь нөхрийг ингээл олж байгаа тэрийг нэг байжгаад нэг насанд хүрээтгэл тэрний хүүхдийг хотод байсан ч гэсэн энд нэг сар хичээллүүлж жагаад нэг юм болгож байгаа юм ааш нэг тиймэрхүү юм бодоод ингээд та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг үсээрээ ингээд та бүхэн одоо энд ингээд энэ багш гэдэг хүнтэй мэргэжлийг хийдийд эзэмшив хийдийд ирв энд одоо ирээд ингээд удам ухсаа дамжсан улсуудч байж байгаа он удаан жилээр ажилласан багш нар байж байна. Таанууд ингээд өөрсдийнхөө одоо өөрсдийнхөө дурсамжаа амьдралаа хийдийд багшлууд хідэн онд ирв. Тэр үед манай энэ нис ер нь анх ирж байгаад ер нь ямар шүү байсан юм бол одоо бол байшин барилга ариунтай их болоод хүн амтэн их л болж ин тийм ээ унаа уншиж одоо ариунтай болсон байна. Тэр үед одоо хот хүрээнээс явхад ч одоо хэцүү байсан байлгүй. Ингээд дурсамж яриагаа эхлэх үү. Тэр их сонирхолтой санагдаж байна. Ингээд та бүхэн ярьж эхлэх үү тийм ээ. Надад л Лувсангийн Эрдэнэ цэцэг гэдэг би анх одоо 1961 онд Нисхийн бэр болж ирээд А2-ын нисгч нэмцэрнтэй гэрүүл болоод ингээд 7 жил шасаху аймагуй дээр хоёлоо яваад тэгээ 1970 онд манай нөхөр ил 14 онгоцны 2 дугаар нисгчийн курсэнд ирэхэд би анх нисгт орж ирсэн. Ингээд нисгт орж ирээ 1970 оноос 7 дугаар сургуульд багшийн ажлыг хийсэн. Ингээд багшийн ажлыг хийгээд 1990 5-6 оны үед би тэтгэврт гарсан. Энэ хугацаанд би Нисхийн сургуульд багангийн багш хийгтэй 200 шавьтай 5-6 анги төгсгсөн. Одоо миний отгон шавнэр хамгийн сүүлчийн хүүхдүүд бол одоо 43-4 хүрч байна. Одоо энэ 7 дугаар сургууль бол үнэнхүү одоо миний амьдрал, ажил төрөлд одоо бол маш их үүрэг оройл өгсөн. Одоо сайн хамт олонтой байсан, сайхан зохион байгуулдаг удирдлагуудтай байсан. Ингээд энэ 27-8 жил 7 дугаар сургуульд багшлахад би 7 захиралтай хамтарч ажилласан. Энэ 7-8 захирлаас хамгийн одоо миний сэтгэлд оногссон захирал бол одоо манай энэ Баян Жаргал захирал байгаа юм. Бид нар энэ Баян Жаргал захиралтайгаа бол одоо маш их ойр дотн хамт ажиллаж манай Баян Жаргал захирал бол одоо юмыг их сайхан зохион байгуулдаг. Бид нарыг одоо их хамт олонсог байсан. 7 дугаар сургууль бол үнэнхүү одоо энэ Нисхийн хүүхдүүдийг бол сурч боловсрохт нь бол хувь нэмрээ өгсөн. Бид нар бол одоо яг Баян Жаргал багшийн үед бол хот дүүрэг аймгийн энэ одоо олимпиаданд орж одоо байр эзэлж одоо хүүхдийн сурлагын чанар бол маш сайн байсан. Миний 5 хүүхд тавлаа Нисхийн 7 дугаар сургууль төгссөн. Сайн аавынхаа буйнаар бүгдөө нисгт ажиллаж байна. Ингээд би бол Нисхийн 7 дугаар сургуультай бол салшгүй холбоотой одоо баярлж явдаг. Ингээд одоо Нисхийн хамт олонтой ч мөн их баярлж явдаг, сургуулийнхандаа ч их баярлж явдаг, багш нартаа ч их баярлж явдаг. За дараагийн хүн маань одоо миний заасан багш. Сэндэн бол багш. За энэ өдөр биднийг уран дуудаж ийм сайхан нэвтрүүлэг хийж агаад хоёр одоо шав болон Нисхийс орсон төлөөлөгч та хоёртаа их баярлалаа. Та нартаа бас энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд би Цагааны Сэндэн дулам Говьалтай аймгийн Бэгэр суманд 1949 онд төрсөн. За ингээд 15 нас хүрээд багшийн сургууль 5 аймагт
очиж суралцаад багшийн сургуулиа одоо төгсөөд хөдөөний ганц жил багшлал. Тэгээд хот руу орж ирсэн. За миний нөхөр Чөлдөмсөрөнгийн Нохожив гэж нисэхэд 70 оны одоо ихээр 1-2 сарын үед л энд ажилд орсон. Автовазад онгоцны апа гэдэг машин барьдаг байлаа тэр үед. Тэгэл би нэг хотод 2-3 сар ажиллачаал тэгэл нисгэд ирсэн. Нисгийн сургуульд Дорж Гүрхэн багш гэж мундаг захирал байлаа. Гэр бүл нь маамги гэж байсан. Тэгээд би багангийн багшаар 70 оны хавар 3 сард ирж ажилласан. За тэр цагаас хойш тасралтгүй энэ сургуульд ажиллаж байгаад одоо Гавьяаныхаа амралтанд 2005 онд одоо суусан. За энэ хугацаанд би том хүүхдээсээ эхлээд 6 хүүхэд төрүүлж 6 хүүхэд маань нисхийн цэцэрлэг болоод сургуулиар одоо дамжиж боловсрол эзэмссэн. За хүүхдүүдийн маань амьдрал сайн сайхан явж байна. Энэ бол бас их нисхийн буян гэж миний хувьд бол одоо тэгж ойлгодгоо. За тэгээд 7 дугаар сургуульд ажиллаж байх хугацаанд бид чинь энэ цагаан байр эскадрилийн цагаан байр гэж намхан нисгч нар байдаг байсан байшин гэд намайг ирэхэд тэнд хичээлдэг. Өшөө бас одоо тэр сургуулийн тэнд хамгийн намхан цагаан байшин гэд бас нэг хөдөлмөрийн хичээл ордог тийм байр байсан. Тэнд бид нар багш нар бас хичээл заадаг. Багш нарын хонтоор тэнд сүүлд 8 жилийн өргөтгөл гэдэг ингээд баригдсан байгаа юм. Миний тэр үед чи ажилчны орны одоо 7 дугаар сургууль гэдэг байлоо. Тийм л нэртэй байсан санагдаж байна. За тэгээ Гүрхэн захирлаасаа хойш бид нар одоо Манлжуу багш тэгээд одоо Баянаа багш маань гэдэг ингээд Ганбат багш, Дэнсмаа багш гэдэг олон захирал 9 захирлын удирдлаганд ор ажиллаж байсан би. За тэр дундаас сая Эрдэнэ багш маань ярьлаа. Ингээд нисхийн хаан одоо сургуулийг бодоод нисхийн хаан энэ одоо нийт бүрэлдэхүүнийг бодоод ингээд санан дурсахад бол дурсах юм их байна. Одоо 100 жил нь болох гээд ингээд миний шав бол одоо бас янз бүрийн нэвтрүүлгийг бас нэлээд бэлдэж хийж гэн. Энэнд нь бас их баярлдаг, шаваараа бол бахархдаг ийм сайхан цаг үе байлаа да. Багш тэгээд одоо ер нь тооцоо байна уу? Хэдэн шивтэй хэдэн жил ажиллав та? За би ч одоо энэ нисгэд бол 10 англи лав төгсгдсөн. Тий. Тэгэл 10 ангийн шавнар гэдэг чи одоо талисан олон одоо нас яваад ирэхээр хооронд нь хойлно. Чи аль төгсөлтөлөө энэ үлээ тэр үлээ гэл ингээл хойлдог. Тэгээ шавнар маань сайхан сайн яваа шавнар маш олон байна. За бас нэг харж хандчихаар шавнар ч бас гарах юм. Тэгээ ерөн шавнартайгаа бол бас уулзаж учирч яриаг өрөөгөө үүсгэж ингэж явдахдаа бас их баярлдаг. Багангийн багшийн мэрэгжил бол үнэхээр одоо гайхалтай сайхан мэрэгжил гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл айлын одоо нялхуурыг аваад бид нар гар дээрээ бөмбөрүүлээр за яг хөө эхлээд 8 настай байсан сүүлдээ 7 настай аваад 6 настай аваад ингэж одоо сургаж хүмүүжүүлж энэ бүх ажлыг эхэлдэг. Тэгээ хүүхэд бол их цагаахан багштаа одоо буруу юм хийсэн байлаа ч гэсэн загнуулсан ч гэсэн эргээл багшаа гээл инээд алдаа зогсож идэг. Ийм сайхан учраас энэ одоо цагаан мөртэй ажил хийсний гавья тэрний ач үүрэнд өнөөдрийг хүртэл одоо насалж бас яг 70 гартлаа амьд явна гэдэг чи бас их буян заяа юм аа гэж одоо баярлж явдаг да. Ингээд нийт одоо багш нартаа тэр үеийн багш нартаа болон шав нартаа бас баяр хүргэе. За баярлалаа. Багш тэгээд одоо нохож байхын талаар зогсож жоохон дурддаг хөө. За миний ханд чинь нисгэд ирээл тэр апа гэдэг машин үйлчилгээний машин барьж байгаа дараа нь дарга нарын тэр үе чинь манай эвлэл намын ажил цөмийн нисхийн харьяа бид энд харьяалагддаг байсан. Цэнхүү багшаас авахуулаад тэгэл одоо эвлийн ажил хийж ялаа, би намын ажил хийж ялаа. Цөмөөрөө энд харьяалагдаад эдний удирдлаганд байдаг нисхийн сургууль гэж бүр нэрссэн тийм үе байсан. Миний хань бол Дамдын даргын тэргийг одоо олон жил барьсан. Дамдын дарга бол бас тэр Шатавын дарга байлаа.
Тийм. За Шатавын дарга гээд гэр бүл нь бас боловсролын хотын яаманд ажилладаг тийм хүн байсан юм аа. Бас Цэн Даюшгаа гээд мундаг хүн байсан. Энэ хоёр хүний одоо нөмөр нөөлгөнд бол бас их нөлөөтэй л дөө. Энэ мундаг улсуудын хэлдэг, ярьдаг ийм үг бол бас хүнд их сургамж болохоор ийм сайхан байсан. За тэгээд дараа нь бол хоолын тээвэрч машин барилаа. Сүүлдээ үйлчилгээний энэ хөдөлгөөний албанд сүүлийн жилүүддээ залуучуудтай үйлчилж тэднэрт одоо үйлчилгээ хийж бас их олон жил явсан. Бас нэлээд хэдэн жил явцсан. Ингэж явж байгаа л Гавьяаныхаа амралтанд 2006 онд суусан. Тэгээд ингээд харахад бол одоо манай нисэх ямар байлаа. Одоо эргээд харахад ястаа нүдэрээ илжлэхээр тийм олон байшин баригдсан. Үнэхээр сайхан. Тэгвэл нисхийн дэнж даваад ирэхэд бол нэг сэтгэл нэг өөр байдгийг. Үнэхээр баярлалдаг би нисгтээ. За баярлалаа. За. Тэгээ ер нь одоо ингээд тухайн та нарын үеийн нисэх гэхээр баг сургуулийнх баг бүх хүүхдийг мэднэ. Айгуул аав ээжийг мэднэ тий. Ах дүү нарт нь мэддэг байлаа шүү. Яг үнэ. Тий. Тэгэхээр их сонир юм байна. Сэндэн багш хэлж байгаагаас чинь ивэл нам өөрийнх нь болохоор баг нэг харьяалтай байсан ба шүү. Тий. Ажлаа тайлгнадаг. За баярлалаа. За тунгаагш. За надыг Мэждөржин тунгалаг гэдэг 1950 онд Улаанбаатар хотод одоогийн 1-р эмнэлэг байгаагийн тэнд төрсөн. Тэгээ 1968 онд 21-р сургуулийг төгсөөд 1974 онд улсын багшийн сургуулийн Оросил уран зохиолын ангийг төгсөөд 1974 онд эвлэлийн илгээт аваад Төв аймгийн Баян суманд ажиллаж байгаад 1975 онд тус 7-р сургууль ирсэн юм аа. За манай нөхрийг бол Шархуугийн Болдбаатар гэдэг. Манай нөхрөл Төмөр завын тэнгид комбит төгсөөд төгснөхийн дараа нисэгт АТБ моторчингоор ажиллаж байгаад тэгээд хойшоо Эрхүү хотно нисгийн дунд сургууль төгсөөд 1975 онд төгсөж ирсэн. За тэгээд би 1975 онд хүрээд ирэхэд бол надад захирал Дорж Өрхөн багш, хичээлийн эрхлэгч Нэмсүрэн багш, пендэрийн удирдлагч Нэмсүрэн багш, хичээлийн эрхлэгч Лавсүрэн багш, писк. Тэгээ пендэрийн удирдлагч Нэмсүрэн багш байсан. Эвлийн өөрийн дарга Цэйхүү багш. Биш, намын өөрийн дарга Цэйхүү багш, эвлийн өөрийн дарга Сэндэн Дулан багш байлаа. Тэгээд надыг ирэхэд одоо манай бага ангид дээр чинь энэ багш эдэр дээр чинь Чимхээ багш байсан. Дарсүрэн багш байсан. Алтан цэцэг багш байсан. Миний хэрвэл тийм ээ. Тэгээд дундын багш нараас бол одоо тэр үед 1970 онд чи манай сургууль дөнгөж 8 жил болсон байсан тий. Тэгээ 8 жил болсоод мэрэгжлийн багш нараар угаасаа хангагдаж эхэлж байсан. Тэгээ мэрэгжил дээр 2 3 багш нар байсан. Намайг ирэхэд Буянт багш, Орос хэлний багш нар байсан. Тэгээ би Буянт багштай хоёулаа хамтарч нийлээсэн. Манай Буянт багш их мундаг авьяаслаг, хөгжим дарна, зураг зурна, хоёулаа нийлээ кабинетүүд дээр байгуулцдаг. Математикийн багш дээрсэн долгор, пискийн математикт болдормоо, пискийн долгор багш байсан. Технологи дээр Цэсмаа багш, Хөрлбаатар багш байсан. Газар зүй дээр Сөдөрчөр багш байсан. Тий түүхтэр Хашгүй багш байсан гэл олон сайхан багш нартай мөр зэрэгцээ ажил одоо багшийнхаа гараад эхэлсэн дээ. За би юу дурдах гэдэг нь гэхлээр зөв сая эднэр ярьжсэн гоо нам өөрийнх нь эсэг тариатай байсан гэд. Тэгээ би чи 1978 онд Цэндэн Дулан багшаас эвлийн өөрийн ажлыг аваад тэгээд нисгч нь эвлийн өөрийн хороо дарган балжин байсан. Тэгээд 83 оноос эхлээд бид нар чинь дүүрэгт хамаарагддаг болсон. Тэгээ манайх чинь нэгэнт ингээд нам эвлэлийн ажилтнууд нь бүгдээрээ ингээд нисэх тариалагтай нисгийн хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлдэг байсан учраас бид нарыг бол хаач явсан нисхийн долоо гэдэг нэртэй. Ерөөсөө тэр ажилчны орны 7-р сургууль гэж юусэн хэрэггүй. Тэгээ багш нарын ур чадварын тэмцээн, сурагчдын бием тамир эсвэл дурлагын тэмцээн энэ төр даваад явах чинь бид нар юу гэж дуутуу гэхлээр нисэн 7-гийнхан байна уу? Хаа байна гэд. Бид нэр өвдөс аймаг баяртай нэг байна бид энд байна гэл. Тэгээ манай өвгт шавнар бол маш их авьяаслаг.
үргэлжийн мөнгөнд дандаа уралдаан тэмцээд эхний 3 байрыг л эзлээд явдаг. Багш нар ч гэсэн их мундаг байр эзлээд. Тэгээд энэ тэнд ингээд саяхан бол тэр одоо би ахмадын зөвлөлийн ажлыг хүлээж авчиад ахмад агшийнхаа дунд дүүргийн ахмад багшийн дунд тэмцээн уралдаа явуулаад манайхан л төрүүлж байгаа аахгүй. Тэгээ явсан та нар тунгаа авшаа та нар нэр хөгсөвчөнд шаталтай хിവэрээ байна гэж хэлдэг би их бахархчихсан. Тэр үед багш нараараа манай багш нар маш их ажилсаг, эвсэг, хамтагч тийм багш нар байдаг л да. Манай удирдлагууд бол их мундаг. Үе удирдлагууд их сайн бид нарыг бол удирдах явж исэн. Анх эхлээд бид нэрийг ирж яхад 3 дугаар анги төгсгөөд 4 дугаар ангид нь дундын багш нар авдаг байсан. Тийм болохоор бид нэр 7-8 төгсөгчтэй байдаг. За тэр дутаа бид нар дандаа бичиж бодож сурч ирснийг дундын багш нар нь бол цааш нь үргэлжлүүлээд одоо хүмүүжлийн тал дээр сурах арга барилын цааш нь улам хөгжүүлэх тийм зүйлийг хийж өгдөг. Учраас амьдрах ухаанд нь илүү төлөв авч явсан болов уу гэж боддгийн. Хоёрдугаарт нь энэ нөгөө нэг тухайн үед хүүхдийн пендрийн байгууллага, эвлийн байгууллага байсан нь бол хүүхдийн хүмүүжилд их төхөн болдог байсан. Одоо хүүхдийн байгууллага болсон шүү дээ пендрийн байгууллага чинь. Одоо 5 сарын 8 100 жилийн хийх чинь. Эвлийн байгууллага нийгмийн ажилтан бэлтгэдэг болсон байгаа. Тэгээ сургууль болгонд бол нийгмийн ажилтан ирсэн байгаа. Тэд нар бас хүүхдүүдийн хүмүүжилд нь анхаарал ажиллаж байгаа. Тэгэхээр таныг 1970 оны дундуур ирэхэд ер нь та сургууль хичнээн хөгтөөс юм бэ? Дүн гэж байгуулагдж байсан болохоор зэрэг ерөөсөө тэр үед хэлэхдээ нэг 450-аас 500 гэж хэлдэг байсан та. Тэгээ бид нар чинь мэргэжлийн багш нар хэрвээ аль нэг нь өвдсөн тохиолдолд жишээ би одоо орос хэлний багшийг суухгүй шүү дээ. Монгол хэлний багш өвдсөн байвал монгол хэлийг заана. Уран зохиолын багш өвдсөн байвал уран зохиолыг заана. Нэг удаа ямар ч гэсэн систем багш өвдөд би газар зүй хичээлийг заагаад ингээл явд. Багш нар л юусе биеийг нөхөд орлоод явд тийм чадварлагаар төгссөн байдаг юм шиг байгаа одоо бодоход. Тэгээ манай багш нар чинь бол юусе нэгнийхэл тэр тийм байна гэхцэн л бараг бүгдээрээ шувуу тийм. За тэгвэл хэн завтай хэн чөлөөтэй тэр хооронд л бие биентэй туслаад явдаг. Тэр зангаар одоо ч үрсэн бид нэр бие биентэй туслаад явдаг. Сайхан уламжил тогтсон та бид нарт. За баярлалаа. Тэгээд нэг юм дурдах гэдэг юм л да би. Хамгийн гол нь надад нэг зүйлийг хамгийн их бахархаж үлдсэн нэг зүйл өгдөг байхгүй. Тэр нь яагаад гэвэл 2008 онд би ч сургуульд 38 жил ажиллаад засварлтгүй ажиллаж байгаа тэтгэвртэ харсан 2010 онд. Тэгээ 2008 онд улсын 13 дугаар орос хэлний олимпиадад Батбаярын Заяа гэдэг хүүхэд маань 1-р эзэж алтан медаль аваад тэгээд Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаанд улсын техникээс суралцж ирсэн. Тэр нь бол миний сэтгэлд маш их бахархалтай байсан. Олон ч хүүхдүүд надад их бахархалтай авсарсан л да. Одоо дуу хөгжмөр ихэд одоо шинэ баяр бол орос хэлний баяраар Дисанка дээр Катюша дуугаар дуулаад бас 1-р эзэлж исэн. За тэгэхээр таны тухайн одоо шавнуудаас одоо үдээд одоо үед гэсэн үг л дээ нисгэд одоо ямар шохон мэрэгчлэр ямар хүмүүс вэ та одоо дурдвал хичнээн нэг дурдахаар байна. Манай шавнаар нисгэж ажиллаж байгаа шавнар байгаа штэ. Одоо Зоригтын Хатанбаатар Отхон цэцэг удирдах дээр бол Отхон цэцэг гэж байгаа. Отхон сүрэн гэж байгаа. Манай хүү мөнгө болор байгаа. Мантуухай энэ төр нэлээд олон шавнар байгаа шүү. Нисгэж нар дотроос ч нөгөө манай ангийн Хатанбаатар нисгэж ийдгээ. Даян жамц гэж бас нисгэгч байгаа. Олон дурдаад байвал олон одоохондоо тий. За баярлалаа багш. За дараагийн багш маань Нараа багш. За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За мөн одоо энэ подкаст явж явах үеийн одоо мэдчилгээг үеийн шавнартаа бас мэдчилгээ төвшүүлж байна. За ингээ миний бие нь болохоор одоо ерөөс нисхийн унган хөөгд гэж бол хэлж болно. Би бол. За яагаад энэ вэ гэхээр одоо нисэх маань доод нисгэд онгоц засвар гэж байх хажихад би тэнд төрсэн байдаг юм аа. За тэр үедээ бол Төв аймгийн Сэргэлэн сум гэж явж исэн.
Одоо бол яг доод нисэх гэж явж байгаа. За миний аав бол дарвгар бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат нисгэгч. За миний ах бол Монгол улсын гавьяат нисгэгч Прүдэрч гэж ийм удамтай одоо энэ удмынхаа нэрийг бас өндөр төргөж явж байгаа ийм нэгэн хүн бий байна. За ингээ миний бие бол одоо энэ нисхийн тэ бол одоо баг 70-аад жил шахуу одоо холбоотой гэж би бол өөрийгөө үздэг нисхийн одоо унган хүүхдээ. За би боловсролын байгууллагад одоо 50 дахь жилдээ ажиллаж байгаа. Багангийн багш мэргэжилтэй ийм багш байна. За миний одоо энэ нисгтэй холбогдсон түүх бол ерөөсөө л манай аав. Тэгээ манай аав одоо энэ нисгэд манай ээжтэй одоо нийлээл 1937 оноос эхсүүлээл манай аав одоо энд доод нисэх, тэгэл дээд нисэх. За тэгэл Баян Түмэнний одоо бас ажиллаж ирсэн тэр үед ингэж явж исэн учраас бид нар одоо энэ нисгтээ ингэж холбоотой явж байгаамаа гэж бол би үзэж байна. Би өөрөө 7 дугаар сургуульд сурсан. 1964 онд эскадрилийн байр байна гэж хахад би 1-р ангид орж исэн. За тэнд миний 1-р ангийн багш маань бол Нямсран багш. Надад заасан багш. Нямсран багш. За Нямсран багштайгаа би заалгаад за мөн дараа нь тэр үед одоо 64 онд Чойжил гэж захирал байсан. За мөн одоо Дамдунган авгаа Цэнд аюуш мөн бас захирлаар байжсэн. За мөн одоо доод нисгэд манай сургууль үүссэн байхад бас Цэнд аюуш багш одоо тэнд бас ажиллаж исэн гэдэг. За ингээд бол одоо ерөөсө нисхийн сургуулийн одоо бараг үүх түүхийг бол би бас зах цухаас нь бас ер нь бол 70 жил бол надтай холбоотой байна гэж үздэг. За би тасралтгүй одоо 50 дахь жилдээ 114-р сургуульд багангийн багшийн ажил хийж байгаа. Одоо 5 дугаар ангитай байгаа. За миний шавнар гэхэд бол одоо нэг ер нь 5 дугаар анги төгсгсөн, за дундаас нь авсан гэд ингэх юм бол одоо 1000 гаруй шавтай байна. За над дээр бол одоо миний шавнарын имэн өвөө сурч байсан. Дараа нь аав нь сурч байсан. Одоо хүүхдүүд нь сурч байна. Дараа нь ачтын сурч байна. Ингээд одоо түрүүн Сэндэн багшийн хэлдгээр бол одоо яах вэ гэхээр нөгөө зарим нь хольцоолоо, зарим нь аавар нь дуутах. Ийм хүртэл одоо бас ингэж гарч ирдгээ. Тэр бол одоо багш нарт тохиолддог л явдал тийм ээ. За ингээд миний одоо багш гэсэн гарааг эхлүүлсэн одоо багш нар бас энд сууж байна. За намайг 1978 онд энд багшийн сургууль төгсөөд би 2 жил хөдөө ажилласан байгаа юм. Тэгээд 78 онд одоо нисхийн 7 дугаар сургууль гэдэгт хуваарлал гэдэг нь ирж яхад Сэндэн багш маань, Эрдэнэ багш маань, за Дарсран багш маань бүгд яг байжсэн. Тий. За миний одоо бас яг намайг одоо баг сургуульд байж хахад дараа нь одоо намайг сургуулаа төгсөөд ирж яхад Цэнхүү багш маань бас захирал тэгээд хичээлийн эрхлэгч тэгсэн бас хажуугаар нь хичээл эрхлэгч хажуугаар багш бүгдийг хийдэг байсан. Ингээд энэ багш нараас одоо миний одоо сурсан юм бол одоо асар их. Миний одоо өдий зэрэгтэй ингээд одоо багш гэсэн алдрыг хүртээ явж хахад одоо энэ Сэндэн багш, Эрдэнэ багш, за мөн одоо Цэнхүү багш, за мөн намайг 8 дугаар анги төгсгсөн одоо Ламсран багш. Гавьяат нисгэгч жанар гойн авгаа тийм ээ. За эхнэр нь. За энэ одоо Ламсран багшгаа бас мартаж болохгүй. Намайг 8 дугаар анги төгсгөөд 8 дугаар ангид би багшийн сургуулийн хойрыг аваа явж хахад намайг 10 дугаар ангиа төгсөхгүй явдаа нараа минь чи гэж надад хэлж ирсэн. Тэгээ би бол тэр үед одоо ерөөсө багш гэдэг мэргэжлүүлээс асар гоё юм байна. Би ерөөсө багшаар л явах хэрэгтэй. Би багангийн багш юм байна гэж. Одоо ч гэсэн би энэ мэргэжлээрээ бахархаад одоо өдий 50 дахь жилдээ энэ мэргэжлээрээ ажиллаад ардын үр хүүхдүүдийг сургаад ингээ явж байна. Нарагш тэр танах одоо нисгийнхэн гэж штэ одоо хамгийн том ах чинь хэн байв гэд гэрвэл хичнээн гишүүн байна. За манайх бол эцэг эхээсээ одоо зургуулаа. За хамгийн том ах маань Прүдэрч. Одоо Монгол улсын гавьяат нисгэгч. За дараагийн ах маань болохоор Баасандорч. За Ил 14 Аан 24 онгоцны Бортим хааныг холбооч нар ажиллаж байсан.
За дараачийн эгч маань болохоор Отгон цэцэг. За банкны тэргүүний ажилтан Монгол банкнд ажилладаг гэсэн. За одоо яам. За дараачих нь болохоор би байгаа. Дөрөвтг нь. За миний дор 2 дуу ган хуйг гэж. За ган хуйг маань одоо барилгын цэрэг ангид офицер байсан. За одоо хамгийн бага дүү маань бол улсын их төлбөрт ажиллаж байгаад одоо төвтөртөөс суусан. Ингээд ихээсээ бид нар зургуулаа. Танаагаас тэгэхээр 2 нисгэж гарсан ба шүү дээ. 2 нисгэж гарсан. Зүгээр яг хуу ахын хүүхдүүд ингэх юм бол бас нислэгийн удирдагч ер нь нисгтэй холбоотой бас иргэний нисгийн ерөнхий газар нислэгийн удирд хийжсэн маань болохоор Баасан доржийн инх төвшин. Нислэгийн удирд хийжсэн одоо Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаа. За мөн Баасан доржийн инх тайван хамгийн том. Тэр маань болохоор одоо энэ Ленинградад нисхийн дээд сургуулийг төгсөж ирээд за мөн одоо удирдах ажил нисгэд хийжсэн. Нисхийн баазад ажиллаж байсан. За мөн одоо иргэний нисгийн ерөнхий газарт одоо бас ажиллаж ирсэн. Ингээд одоо нисгтэй холбоотой улсууд одоо ингээд цаашдаа бас зөндөө гарах бах уу. Инхтэй одоо хаана вэ? Инхтэй Канадад байгаа. Тэгээд одоо таны тэр доод нисгт байсан нэг дурсамжин дээр гарч штэ. Тэр үед чинь захирал нь юм байсан бэ доод нисгий? За доод нисгэд болохоор манай сургууль чинь 1939 онд байгуулагдаж байсан гэдгийг. Тэгвэл 2 гэртэй. За мөн захирал нь бол Нямбата гээд тэг гэрт анх эхлээд үүссэн байдгийг манай сургууль. За дараа нь ингээд нисхийн одоо онгоц засвар тийш нь очоод тэгээд нисгийнхэн тэнд оршин одоо сууршаад тийм ээ. Тэр сууршингууд нь бас нисгийн ажилчдын хүүхдүүдийг сургах сургууль хэрэгтэй болсон юм байна. Тэгэнгүүтээ одоо тэр миний санахаар бол биш үү те. Тэр онгоц засвар гэж байсан шүү дээ. Онгоц засварын хажуухан тал цэргийн анги байсан байгаа юм. За цэргийн ангийн хажуу талд ийм намхан цагаан ногоон дээвэртэй байшин байсан билээ. За тэр байшинд нөгөө 39 онд байгуулагдсан сургууль маань тэнд хүрч ирээд суурьдсан байдгийг. Ингээд одоо манай Пүрүд орж ах, манай одоо Баасанд орж ах. Энэ усууд тэнд сурсан байт юм билээ. Тэнд сурч ирсэн. Тэгээд дараа нь одоо 1960-ад оны ихээр одоо нисэх маань нөгөө дээд нисэх гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр үед чинь доод нисэх, дээд нисэх гэж. Тэгээд дээд нисэх рүүгээ нисхий одоо нүүж ирээд энд ингээд одоо нөгөө нисхийн онгоцны бодол бий болонгууд нь одоо эскадрилийн цагаан байр гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. За тэр байр маань баг сургууль болсон байдаг. Ингээд баг сургууль гэсэн нэртэй явагдаж хагаад нисхийн 7 дугаар баг сургууль гэсэн нэртэй явагдаж ирсэн юм билээ. За ингэж байж хагаад тэгээд манай сургууль маань өргөжөөд одоо хуучин эмнэлгийн цагаан байшин гэж ярьдаг. Одоо нөгөө бидний яриад хөдөлмөрийн цагаан байшин. Тийм хөдөлмөр. За тэр чинь нисхийн эмнэлэг нисхийн одоо нисгч нарыг тэгээд дээрэс нь энэ хөдөлмөрчдийг үздэг тийм одоогоор ярих юм бол өрхийн эмнэлэг байсан юм бэл. За тэр өрхийн эмнэлгийн татам буугдаад нөгөө өөр тийш нэ нүүнгүүт нь манай сургууль тэнд ажилчны оройн 8 жилийн 7 дугаар сургууль гэсэн нэртэй бий болсон юм билээ. Ингээл энэсээ цааш нь ингээд өргөжөөд явсан ийм төвхтэй юм билээ. Тий. За одоо манай Баянжал багш бүх тойм бүх юмыг нэгтгэж ярьж ижил. Гарч ирэхэндээ. За юуны өмнө энэ тон зөвлөсөн энэ боловсрол хөгжил боловсрол төвийн хамт олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бол бас бид ингээд 7 дугаар сургуулийн маань ахмад багш нарыг зөвлөж байгаа бодлоо миний хувьд бол туйлын их баяртай байна. Энэ уулзалт маань бол одоо Монгол улсад нисгүүчэн үүсч байгуулагдсны түүхт 100 жилийн өмнө болж байгаагаар бас түүхэн ач холбогдолтой гэж миний хувьд үзэж бас их бэлгшээж бахархж байгаа шүү. За ингээ өөрөөхөө тухай тавьчлан танилцуулбал миний үеийн насан буян хогтой Баянжал гэдэг 1981 онд улсын багшийн дэд сургуулийг математик, физик мэргэжлийн багшаар төгссөн. За 81 онд төгссөн жилээ 7 сарын 1-нд Ардын боловсролын яамны томилолтойгоор ажилтны оройны Ардын боловсролын хэлцэд статистик хариуцсан байцаагчаар томилогдсон ажиллаж эхэлсэн. За ингээд 8 сарын сүүл хавцаас мөн 25 6-ны үед ажилтны оройны намын орооны ухуулагч өвгөн багш маань 7 дугаар сургуулийн захирлаар явахаар болсон байдгийг. Тэр үед Манлж багш байж байгаа Манлж багш ажилтны оройн Ардын боловсролын хэлтсийн дараагаар томилогдсон юм байлээ. 7 дугаар сургуулийн захирлаасаа.
Тэгээ оронд нь өвгөн багшийг 7 дугаар сургуулийн захирлаар томилохоор болоод тэгээ нэг өдөр өрөөндөө суугаад ингээ байж чадлаа. Өвгөн багш орж ирдэг. За энэ жаргал багш одоо спорт хэр үлээ гэж. Яг гоо тэгээ би өөрөө хэлсэн. Миний өөрийн бол үндсэн мэрэгэл бол одоо хөлбөмбөгийн спортоор хичээлдэг. Хотол сааваргууд болж байсан. За тэгээ босод спорт. За ер нь спорт хөлбөмбөнд би хөвсөлтэй ямарсан гэдгсэн чинь хоёулаа 7 дугаар сургууль руу цог явах уу гэдэг юм байна. Их сони юм ирдэг. Тэгээ би тэнд чи ажил орцоод бол боловсролын байцаар орсон. Тэгээ би өөрөө бол ер нь багш их айгүй хүсэлтэй. Ер нь математикийн багш хийх гэдэг. Гэтэл тэр дээрээс томилтоор яамны томилтоор тэнд ингээд байцаагчаар очихоор чинь тэр үчидээ залууч хийж эмээгээд юм дуурч чаддаг байж. Тэгээ өвгөн багш та чадах юм бол аваа юу гэл. Тэгээ санаандгүй тэгчлээ гэсэн чинь нэг өдөр өвгөн багш нэлээ хөөцөлдсөн байлгүй тэгээд орж иж хамааг авчих хор боллоо. Нэр нь 8 сарын 28 байсан баха. Тэгээ өвгөн багштай хоёулаа уулзлаад өвгөн багш яриад за ингээд хамааг аваа явахаар боллоо. Тэгэхээр би болцол тавьсаа өвгөн багштай ам гэрээ хэлээ. За багшаа очиод би одоо ингээд ерөөсөө багангийн хөлтөд бол ажиллаж чадахгүй шүү 4 дугаар ингээд хөлт. Ер нь тэгээд манайх 8 жилийн сургууль байсан л да 7 дугаар сургууль маань. Би очиод ахлагангийн хичээл заад тэгээ ахлагангийн л өдөрт нэр ангид хаалгуул гэсэн. За боллоо чи хүлээж авлаа гэд. Тэгээ битээр 8 сарын 29-нд ирж байсан дүүхтэй юм байлаа. Яг өвгөн багш тэнд надыг авч явах гээд энэ бас зүтгээд ингээд шийдүүлсэнд болох 7 дугаар сургуулийн тэр үед яг манай сургууль маань математик физикийн багш байхгүй болсон байлаа. Тэр жил хамж багш Баян-Хонгор аймаг томилтоор нэгдэж явах тийш томилогдоод Баян-Хонгор аймаг руу явахаар болоод тэгээд гэрүүлээд агаад хамж багш явж байгаа. Тэгээд үлдчихэж байгаа багш нь олдох багш инхээ багш өрөөсөн баг. Математик ингээд үндсэндээ сургуульд 2 математикийн багш гэдэг нь бас учир дутагдaltaй. Ганбаатар багш физикийн багш байсан. Тэгээд тэр өвгөн багшийн ачаар чих юм одоо тус тиймэрч юм анх 7 дугаар сургуульд. Лас эхэлж 1981 оны 9 сарын 1-ээс эхэлж одоо энэ сургуульд багш хийсэн. За би бол энэ эсхийн 7 дугаар сургуульд багшаар ирснийг бол маш их одоо баяр хөтөлтөөр хүлээж авдаг. Миний амьдрал бол одоо энэ сургуулиас ажил амьдрал бол бүх юм эхэлсэн. За би бол сургуультай үнэхээр хайртай. Сая одоо манай ахын дөгч нар цогоос одоо миний нэрийг дурдж байна. За ингээд 1981 оноос эхлээд би ингээд багш хийдэг юм байна. Гэтэл нэг сони юм болсон. Одоо манай энэ хөгжүүлбэнд мэдэх болов яах бол 1986 онд Мят компаниудад байр өгдөг юм байна. Насан буян гоогтой баян жаргал гэдэг бүр ингээд цэцэрлэгт нэг өрөө байр өгсөн. Сургууль 2 өрөө байр өгсөн. Тэгээ тэр нь над доногч ах шиг байлаа. Тэгээ бүр овог нэртэй бичээд ирсэн. Тэгээ би одоо залуу бай тэр үуч одоо 26 долоотой байж надаас өмнө авахаар хүмүүс зөндөө байсан. Наазганд одоо Хөрлөбаатар өгч байсан тийм ээ та нар. Тэгээ Хөрлөбаатар нэг орж ирээд надад баян жаргалаа одоо ингэлээ гэд. Тэгэхээр би одоо өөр ааваг юм ч одоо санаа зовоод тэгээ би Хөрлөбаатар одоо ингээд ирсэн байна гэд. Тэгээ би хөөцөлтөн лөө дараа нэг Улаанбаатартай ардын төвтэй туурдлын гүцээгараа тэр энэвс арга гэх тэр орон сууцны нийтийн үйлчлэгийн хэлтсэн дарга байсан. Энэ бол түүх шүү дээ. Тэгээ очиод одоо ингээд ахын төгс нарын авааг багт би авчлаа. Би өөр энийг буцаа гэсэн чинь энэ ингэж буцдгүй маа. Энэ бол одоо чамд ингээд Монголын иргэн наагарын тээвэр удирдах газраас оноос бүр овг нэлтэйч бичээд өгсөн, ойр дөр бичээд өгсөн байна. Орон сууцны эрхийн бичиг. Тэгэхээр энийг буцаах юм бол хот хураагаа давна. Танаас сургалт өгөхгүй гэнэ. За ингээд тэгээ үндсэндээ бол одоо баг байсан хөх чинь бүх юм ойлгоо. За энэ надаас өөр хөнгөө юм. Ингэж надад 86 онд одоо байр өгчээсэн. За энэ бол одоо миний ажил амьдрал бол маш их эргэлт хийсэн. За хойд нь бол энийг бодох нь бол за нисэх одоо яг хөө тэр үедээ залууч багш ирж байж, ирч хүчтэйч байж за өөр хүүхдүүд нь ч бодвол одоо гэр оронд очиж ярьдаг байлгүй. За ганц нэг нь бас дэлснэ бас хүмүүжүүлнэ бас тэгтэн дэх дотор байлгүй яг хөө. За ингээд ер нь энэ гайгүй багш ирсэн бол энийг жоохон бас нэг төдөрлийч гэж ütдэг юм уу? Энэ нөхрийн одоо нийгмийн асуудлын шийдэ гэдэг байдлаар манай нисэх маань над баяр өгсөнд бол одоо өнөө мөн би одоо үеийн үед одоо дурсаж одоо ингэж бахархж явдаг юм шүү. За тэгээд дараагийн нэг сони юм яасан гэхээр 87 онд ажлын өрөөний ардын төвтэй дуурдын гүйцэтгэрийн дарга ойд самбууд арга дууддаг юм байна. Дуудаж яах гэвэл би тэр үед багштай 7 дугаар сургуультай. Тэгээд захирал ихтэй өвгөн багш байсан. Арай солигтойгоо байсан. Яг манайх 10 жил болох гол. Тэгээд ойд самбууд арга дээр явуулсан нарийн бичгийн дагандаа хүлээж дарга одоохон ингээд тэгээд даргад яг өмнө би нэг 2 сар цуг ажилласан болохоор надыг хандахгүй. За ороод яваад ирсэн. За энэ жаглаа чамайг
удахгүй энэ 10 дугаар сургуулийн захирлаар томилж явуулна гэдэг юм байна. Тэр үед Сумжив багш байсан 10 дугаар сургуулийн захирлаа. За тэтгэвртэй гарахаар болцсон байдаг 10 дугаар сургуулийн захирлаар тавьчихаар ч юм уу одоо томилчих хүн олдохгүй байсан юм тэр үед. Тэгээ надыг томилохоор. Тэгээ би өгөө өгсөн чадахгүй гэсэн. Тэр үуч бас зоригтой байжаа одоо гүйц захиргааны даргын өдөөс юм. Яагаад гэж байна. Гэхдээ яагаад би одоо ингээд нисхийн 7 дугаар сургуультай хайртай. Тэгээд би нисхийн ард түмэнд нисхийн үр хөвгөд би өөртөө гэсэн. Ямар нөр үүд надад байр өгсөн. Энэ байр бол одоо нисхийн байр. Тэгэхээр би энэ сургуульд тогтцоо сургалтад ажиллаж одоо энэ өөрөө төлөх ёстой гэсэн нэг ийм байдлаар одоо хариулт өгсөн чинь юм дуураагүй. Тэгээ би дараа нь тэгж хэлсэн. За хэрвээ та нар тавих гээд байгаа юм бол энэ 7 дугаар сургуульд нь одоо та нар тавиа. Би 7 дугаар сургуульд бол сэтгэл хангалуун ажилланаа. Ер нь тэн дээр бол үгүй өгөхгүй гэд. За ингээд нэг хэсэг хугацаа өнгөрсөн ингээд эцэст нь 91 оны 3 сарын сүүлд явахаа. Дөрийн тэр үчин хаамл дөрөг болсон. Хаамл дөргийн засгийн захирамж гараад 7 дугаар сургууль захирлаар томилж. Тэгээ 91 оны 3 сараас эхлээд 99 оны 3 сарын 25 хүртэл 7 дугаар сургууль захирлаар ажилласан. За ажиллах хугацаанд бол би бол ер нь юу гэж боддог вэ? Би бол их сайхан хамт олон дээр ирсэн. Ерөөсөө усны ихэн тунгалаг, адгийн тунгалгаа гэж ярьдаг шиг. Би бол одоо энэ ахмадууд одоо энд сууга дөрөв ахмад хэлэх юм да нацэг одоо. Нацэг бол одоо тэр үед бид нар бол үе тэнгийн улсад одоо байлаа. Их сайхан хамт олон хөгжүүл дээр ирж байсан. За одоо багангийн дээр бол одоо Эрдэнэцэг багш, Сэндэнд улан багш, Зэйод багш, Зинхүү багш, Дайрсуран багш. За гэх мэтээр одоо мундаг ажиллаг одоо мундаг чадaltaйч багш нар байж гэж одоо бодох нэ бодоод ирсэн. Тэр үедээ бол багш нараа болоо та нар боловсронгоо та нар өшөө дутуу байна гэж ташууртахаас биш болцсон гэж юу сэтгэл хангалуун байна гэж юу огч юм доордгоо. За тэрний яаж юм хөл өшөө одоо илүү их л хөсч байсан юм шиг байгаа юм. За дундаа ингэж бол одоо надад ирэхэд Баярмаа багш маань одоо байсан. Монгол хэлний зохиолын багш Баярмаа. За математик, физикийн багш Эс олдох. За Ганбаатар багш. За энэ нь бүгдээрээ бурхны оронд өнөөдөр ингэж байгаа. За энэ багш нар минь одоо надыг халамжлал хүмүүжүүлээд одоо надыг өдий зэрэгтэй багш удирдах ажил сургасан бол одоо манай хамт олонны хүч гэж бодож байгаа. Одоо миний тэргээ сууж байгаа наран цогш бол одоо бидэд бол одоо бас энэ чинь сургууль дотор бас нэг бяцхан одоогоор нэрлэх юм бол одоо юу гэх хэлэх юм бэ одоо? Тийм бүлэг практик юм уу? Одоо тийм байлаа. За энэ чинь бол одоо Баярмаа багш, Олдгоо багш, Ганбаатар багш, Нэмсран багш гэдэг урьж байна. За наран цэцэг, Төмөн жаргал. За гэр өвлөх хөдөлмөрийн Пүрвжав. За зураг хөдөлмөрийн багш Давааны багш. За бидэд бол одоо нэг за ихэнх нь хотынх л та. Тэгээ хотынх нь болохоор аргагүй л та бас ингээд өглөө эрэхтэй салангад ирчин туслалцаа ирчин. Орой бол ингээд яалч одоо хичээл дараад хур цоглон дараа нийтээр явах болно. Тэгээ хэдүүлээ бас хууч өөрн бас нэг 5 минут уулзна. За тэр үедээ бол одоо нэг тиймэрхүү одоо бас нэг арай дотносг байсан юм да. За энэ эдийн маань одоо энэ ирчүүч бол одоо надад бас өдөө зэрэгтэй байхад бол нэлээд тус нэмэр болсон гэж боддгийн. Тэгээ 91 онд би захирлуулаад би болоод ерөөсөө эмээсэнгөө. Яг тэгэхээр өмнө нь би өвгөн багштайгаа бол ер нь бол 5-6 жил цог захирал хийцэн шүү. Ноос байдлаар. Яг тэгэхээр өвгөн багш бол надад яг тэнд ажилтаа байгаа хүнийг өөрөө явъя гэж энэ сургууль руу одоо уриалан дуудаж явчихсан учраас байнга зөвлөлтөн. За энэ жиргал багшаа нэг тим болохгүй тэгвэл яах вэ? Тэгээ явахдаа би ч одоо тэр захирал хүнд чи одоо тэгээд өөрийнхөө санаа бодлыг хэлнэ. За тэр нь бол ажил тусах юм байна, тусахгүй юм байна. За ингээд өвгөн багш маань одоо энд дурдахад 81 онд ирсэн 82 оны яг хавраас эхлээд өвгөн багш ерөөсө 10 жилийн сургууль гэдэг юм ярьдаг болсон. Ерөөсө одоо сургууль өргөдгий нисэх бол өргөжж байна. Энэ хөөгтүүд маань ч багтгаа байлаа. Тийм учраас одоо 10 жилийн сургууль өргөтөл асуудал яриад. Ингээд өвгөн багш нэлээд ч бас хөөцөлтөнгөө хүн байсан байна. Явсаар байгаад 1986 онд энэ одоогийн
манай өргөтөлийг бариулж ашиглалтанд орж исэн. За энийг одоо өвгөн багш бол ерөөс тэр үед бол одоо би одоо бодох нь өвгөн багш гэр орны ажил гэж мэддэг. Арга гэж байдаг юм уу гэж. Ерөөсөө л 24 цаг сургууль дээр. Тэр үгээр надыг одоо 85 оны 100 би амарч байсан чинь надыг дуудаад хүрээд ирэхэд. Тэгээ ирсэн чинь хоёул энэ гадаадын талбай, сургуулийн гадна талын талбай асфальт гэж энэ дээр хоёулаа байж яг хариуцлагатай байхгүй болохгүй гэд. Тэгээ өвгөн багштай хоёулаа боржуурын тэр нөргөж бас тэгж 100 тэнд ажиллаж байсан. Ингээд 86 онд сургууль маань 86 оны өвөл баха 2 сард энэ өргөтөл маань ашиглалтанд ороод тэгээд 87 онд тэр жилээ 10 жилийн сургууль болсон манайх чинь. 10 жилийн сургууль болоод одоогоор бол одоо энэ 10 жилийн сургууль одоогоор бол энэ одоо ашгүй багшийн цогт нэмэх цогтүлэг энэ Одбаяр одоо Догрын Одбаяр гэх мэт энэ нөхдүүд яг 9-р төгсөж байгаа 8 төгсдөг жил нь 10 жилийн сургууль болоод энэ сургуультай үлдээд 9 дугаар ингээ энтэй төгсөөд ингээд анхны төгсөгч болж 1987 онд анхны төгсөгч болж ирсэн. Анхны 10 дугаар анги төгсөж ирсэн. Анхны 10 дугаар ангийн 10 ангийн багш чинь юм байсан. Цэнцрүү. Одоо эмийн багш галсан бэлжээгийн цэнцрүү. 10 Б анги 2 10 дугаар анги төгссөн. 10 Б анги нь болохоор олдох багш манай. Ингэж энэ хоёр маань 32 3 хүүхэдтэй нийтдээ 60 хүүхэд төгсөж ирсэн. За энүүгээр бол одоо бид бол одоо энэ нисхийн ард түмж дээр манай сургуулийн үеийн төгсөгч нар тэр өвгөн багшд бол одоо үеийн үед бол баярлж талархаж явах хэрэгтэй гэж боддог. Өвгөн багш бол энэ дээр бол үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж бол 10 жилийн сургууль болгосон шүү өргөтлийн хийлгэж. За тэгээд 91 оноос би захирал болоо гэж түрүү ярьлаа шүү дээ. За тэгээд захирал болоход би хэмээсгүй. Яагаад тэгэхээр надад бол ийм сайхан хамт олон байгаа юм чинь тийм ээ төвшөөд авах энэ олон багш. Одоо миний ээж шиг, миний эгч шиг, миний найз шиг ийм олон найз нөхдөд байгаа ч би ерөөсөө эмээгүй. Харин ганцхан миний эмээжсэн бол энэ сургуулийн ирээдүйн одоо алсын бодлого, сургалт, арга зүйн хичээл гадуурх ажлыг яаж одоо өөдөн татчих явах вэ? Урд өмнөхөөс манай сургуулиуд тийм үү шээ. Ер нь нисхийн сургуулийн төрөө ярьлаа шүү дээ. Улаанбаатар хот дотор бол алдартай нэр үнэтэй сургууль. Ерөөсөө уг нь бол манайх бол аль байсан нэр нь Улаанбаатар хотын ажлын ариуны 8 жилийн 7 дугаар сургууль гэдэг. Юутай шүү дээ. Гэтэл бол хүмүүс бол тэрүүгээр нь биш дандаа нисхийн сургууль гэдгээр нэрээс. Бид ч гэсэн одоо миний сургууль нисхийн сургууль гэж одоо бид бас яриад байгаа шүү дээ. Тэгээ нисхийн 7 дугаар сургууль гэж. Тэгээд захирал болоод одоо би сая хэллээ шүү дээ. Эмээсэнгүй ерөөсөө энэ хамт олон байгаа юм чинь. Тэгээд ер нь өмнөх захирлуудтайгаа би ч одоо өвгөн багш, Дэнсмаа багш, Ганбат гэдэг 3 захирлын нүүр үзсэн байна. За энэ захирлуудаа ер нь юу хийдэг байсан, яадаг байсан гэдгийг эргэж бодно. Дүгнэн. Тэгээ би бас нэг 6 сар нэг юу хийсэн маа. Хичээл хэрэглэгч хийсэн. Тэгээ хичээл хэрэглэгч хийсэн яг захирал болохын өмнө. Тэгээ хичээл хэрэглэгч хийж байхдаа бол нэг хичээлийн хуваар энэ төр гаргадаг. Тэгээд тэр чинь ерөөсөө удирдах ажилтнууд бол маш их юм өгдөг юм байлээ шүү дээ. Хин хэдэн цаг хэдэн төлөв хичээлийн төлөвлөгөөтэй хэдэн цагийн хичээл заах уу тийм ээ? Заадгүйгээд тэндээс бүх хяналт тийм гараад ирдэг юм байна. За тэгээд тэр хичээл өөрөөр чи анх саахтаа би бол хичээл хэрэглэж томилогдонготой одоо энэ ардын багш болсон Өвөн маам гэж миний багш л та 50 дуус бол хичээл маам багш тэр очиод асуулаа. За багшаа энэ одоо хичээл хуваар арвсан одоо хийхэр болж байх шиг байна. Тэгэхээр одоо яаж хийх вэ гэд. Маам багш бол өөрөө насаараа юу олон жил юу хийсэн. Хичээл хэрэглэж асар их туршлагатай. Тэгээ маам багшаас бас нэлийн туршлага судалж аваад ирсэн. Маам багш ганцхан юм л ерөөсөө онгоц бод гэдэг юм заасан. Тэр зөвлөж юм дээр онгоц бод. Тэгэл тэр арын заалгаж ирэл хийж үзлээ. Болж байна. Эхний нэг жилдээ хэлээд хоёр дахь жилдээс бол одоо манай дундын багш нар бол санахал баг. Би юу авдаг байсан? Санал хүсэлт авдаг болсон. Дараа жилээс нь. За та яамаар байна? Өглөө хэдэн цагт хичээл эхлэмээр байна? Өглөө унтмаар байна уу? Одоо энэ чинь бас хүний нийгмийн асуудал шийдэх гэж байгаа нэг юм байлээ шүү дээ. Тэгээ цэцэл хүүхдээ өргөдөх юм бол 8 цагтаа уралж ирж чадахгүй нэлээ хэцүү. Тэгэхээр тэр багш бол 2 дугаар цаг нь 3 дугаар цагаас нь өөр нөхцөлтэй тавих. За зарим хотоос явж байгаа багш нар бол одоо
буцаа сунаа таарахгүй бол бас жоохон хойшин тавьж өгөх. За зарим ахмад багш нар бол одоо шинэ манай Ламсар багш гэлбэрэн Ламсар багш өөрөө их олон жил эрхлэгч хийсэн хүн бас надад орж санал бодлоо хуваалцдаг. За ламаа багш ингэж н та ямар вэ? Өдөрт нэг 5 цаг хичээл та ямар вэ? Дараалал 5 цаг заах уу? Дунд нь 1 цаг амрах уу? Ямар вэ та? Өглөө эхлээд дуусах уу? Эсвэл өдөр 3 дугаар цагаас эхлэх үү гэл. Би ламаа багш хэлнэ. За тэр бүгдийг нь бол санал хүсэлтийн тэр цааснаа буулгаж болдгийм байлаа. Эн чинь л ерөөсө багш нарын нийгмийн асуудлыг шийдэх гэж байгаа ихний алхам юм байл ерөөсө. Яагаад гэвэл за би тэгээд тэндээс бас нэг малсан юм аа. Биеийн тэмрийн хичээлийг 1-р цаг дээр тавьчихдаг. За тэгтэл одоо би өөрөө математикийн багш хүн. Одоо айлгуур заах гээд 8-р ангид ороод иртэл нөгөө нөхдөд нь дөнгөж биеийн тэмрийн хичээл гарч ирээд нөгөө амьсгаан дарагдаагүй юм байдаг. За энийг бол би ингээд дотроо боддог. За энийг бол ер нь биеийн тэмрийн хичээлэг бол дунд юм уу хичээлийн төгсгөл тавьж хүүхдээ альжаа тайлах хэрэгтэй юм байна да. Одоо энэ гоо зөө хичээлүүд гэдэг юм бодсон. Ер нь тиймээс хинжлооны үнэлтэд бол энэ юм байх хэрэгтэй юм байна гэж бодоод яг тэрийгээ өөрөө эрхлэгч хийх хугацаанд буюу захирал болох хугацаанд бол байсан хугацаанд бол энийг хэрэгжүүлсэн. За энэ бол миний захирал болсон одоо инхний одоо багш нарын нийгмийн асуудлыг шийдэж байгаа юм. За тэгээд надыг одоо энэ сургууль өдий зэрэгт одоо нисгийнхэн бол яг намдахгүй л дээ. Би бол одоо нисхийн уугуул биш суугуулна. Ерөөсөө би бол өөрийгөө бол одоо нисгийх гэж ярьдаг ерөөсөө. Ямар сандаа нэг одоо даваа нэмтээ оёлаа. Тэр үчим бол одоо Орсын байрнаас өөр юм байдгүй байлаа ш. Надыг 81 онд ирчихсэн. Тэгээ одоо өндөр нь томонч байлаа тийм ээ нараа. Тэгээ энэ 39 дэх ганц лөө. Энд ганц 35 билүү дооргийн ганц цайны ганцтай. Тэр лөө даваа нэмтээр нэг хоёулаа хоолноор хай үй ордгийн. Тэгээ хоолндор ч ойдоо буцаад энэ нисийн байрны ч хойгоор жалга байдаг байсан тий. Тэгээ тэрүүгээр гараа явж ясан нэг амар шуурдгийн. Тэгээ нэг айгүй их шуурсан чинь даваа нэм баянаа л гэсэн чинь амруу шороо ороод юм лээ. Зүгээр элсэн нүртэл амттай нисгэн гэж. Тэрийг даваа нэмдээ би тэгж хэлжсэн. Тэгээд одоо тэрийг би одоо мөн боддгийг. Хамгийн гол юм таач одоо энэ дахиад энэ шинэ өргөтгөлийг Японы өргөтгөлийг чинь та байхтай хэл. Яг ер нь энэ эхлэлийг бол би тавьчихсан. Ягаад гэвэл 90 онд 32 явуулаад тэгээд нийслэлийн боловсролын газар энэ дүүргийн удирдлагууд өчөөр тавиад тэгээд одоо чамаа 30 од очих нь бүхэл талаар дэмжин санхүү хөрөн мөнгө одоо баргад одоо чи юу гэж хэлэн тэр чинь гүйцэтгэн ерөөсө 32 сүн дуустаа гэдэг. Тэгээд би тэгэхэд яг ерөнхийдөө бол энэ өргөдөл Жакогийн төслөөр яригдсан байсан. Жадгаа сураад яг даанаа манах руу. Тэгээд Баяр Магна гэдэг инженер эдэн юу яжсан. Юу яавал надаас тэгжсэн. Баяна чи энэ өргөдөлөө 32 бас хэцүү. 32 руу авах уу эндээ үлдэх үү гэх. Гэхдээ юу ярьж байгаа. Би 32 руу тэнд өөрийн биеэрээ явж байгаа бол хин чин сургуультай үдэлгүй яах вэ? Нэстэйгээд. Тэгээд тэр нь бол эндээ үлдсэн. Юу та яг барьд гүйцэтгэл дараа жил бол надад явсан дараа жил нь Батбаяр захирлын байна. Хэрвээ би тэр үед хин чилээг зүгээр аваа яваа гэсэн 32 саяхан баригдсан шүү дээ өргөдөл 4-5 жилийн өмнө оруудаа тий. Тэгэд 32 бол нэг 2000 онд өргөдөлтэй болчих байсан. Тэгэхээр бол хүн гэдэг чинь бол ер нь одоо юу гэх одоо та нар бол нисхийн одоо яг уугуул тэгэхээр би бол одоо ингэж өөрөө нисхийн биш мөртлөө нисхийн юм шиг одоо ингэж сэтгэл зүрх маань энд байгаа болохоор та нар бол аргагүй гэж бас бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр сонирн байгаа одоо жишээ нь ийм байна шүү дээ. Одоо ингээд багш нарын юг ингээд тайлбарлаж байна. Өөр бус мэрэгжлийнхэн орж ирээд ингээд тайлбарлахад нисгэд амьдарч байгаа хүмүүс нь жоохон даац ихтэй байсан байгааз нисгэгч нарын хувьд тэр тий багш нарын хувьд тэр жишээ нь нисгэгч нар гэлдэхэд чи нисгэж гэртэй юм чи маргааш атмаа тий за маргааш ийм юмд гарч. За чи нисгийн инженер юм чи өглөө орой буухан тэр шүү. Тэгээд багш нараас ялгаа авахгүй байгаа сте. Хотынх юм чи хотынхан за ихний цагаа юм. Ихний цаг нь болохоор энд гэртээ багш нар төлхөө ордог байх нь шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нисгийн 7 дугаар сургууль гэдэг бол яг л бараг нисгийн ажилтнад зориулж гаргаж сургууль болж таа. Надад ирэхэд ерөөсөө би 81 онд багшаар хэлээд ярьлаа тэр үуч залуухан ч байж одоо нэг 22 настай ирж иж. Тэгээд дөнгөж оюутны шинээс гарч байгаа хүн ч одоо хүүхдээ ажиллаж үзээгүй шүү дээ. Өмнөх нь 2 удаа дадлагт гарахаас шүү. Тэн дээрэл энэ чихэн багш болж байгаа.
Ерөөсөө энэ сургуультай л ирэл би одоо ямар өгш болох вэ гэдэг нь энэ сургуулиас эхэлсэн. Хэрэг би өөр газар очсон бол бас өдөө зэрэгтэй байгаа ч гэж хэрэгцүүлээ боддог юм л да. Тэгээд хүний хувь төвлөн бол төөрөг бол яалчгүй одоо нисхийн 7 дугаар сургуультай миний ажил амьдралыг холбож өгснээр бол би одоо үеийн үед бол санд дурсч одоо өөр хөвгтэй ч гэсэн дахиж явдгийн шүү. Тэгээд энэ дээр сая Балдбаатар жишээ нь одоо энэ Балдбаатар Нэмцэрэнгийн Балдбаатар маань одоо миний отгон шив 1989 онд одоо миний захирлуулах өмнөх жил одоо 10 дугаарын төгссөн одоо нөхдүүд байгаа. Тэгээ энэ сургуулийн тухай ирвэл одоо их сони юмнууд яригдана л да. Одоо манай энэ эдсүүд ярих бах яг эднэр нөгөө багийн дээр голцоо ажилласан учраас бол нөгөө багийнхаа хүүхдүүдээ явгал яриад. Бид ч нөгөө яг 4-р ангиас наваад нэг 10-р анги хүртэл байдаг учраас арай л жоохон шавнартаа урт ухыг өнгөрөөдөг юм шиг байна. Надад анх хэрэгтэй байна. Ерөөсөө энэ нэстэр ч одоо Оросын байр байсан 34 35 дугаар 2 байр байсан. Тэгээ хоошоо гэр оролж одоо энд 3 байшин гэдэг 2. Тийм нэг одоо 3 байшин энэ галгаа маань тийм энд нэг 5 байшин 5 байшин гэдэг өөр юм байдгүй ерөөсөө. Тэгээд сая наран зөвгшин хэлсэн дээр нэг цагаан байшин секретариал юм байсан өрхийн имлэг гэдээ яриад байгаа тэр байр тэгээд 72 онд орсон тийм ээ. Энэ өргөтгөл тэгээ 86 онд орсон. Манайх ч 86 онд ордог тэр одоо 10 жилийн сургуулиудаа энэ өргөтгөл ингээд энэ байсан. Ер нь надыг багшиж байгаа хугацаанд би өөрөө бас ингээд яхад анги өдөрдөд яг ер нь нийт хүүхдүүдийн ер нь 80 орчим хувь нь бол нисхийн ажилтаа багштай хүүхдүүд байсан. Тийм 80-90% байж. Бараг 90% байсан тий. Тэгээд ажим за надыг 2000 бараг гүшээ 98% байх юм шүү дээ. Яа тэгэхээр за бараг хотоос ирж энэ одоо манай анги тэгээд би одоо анги дээр л тодорхой хэрэгтэл одоо манайх бүгд нисгтэй холбоотой. Одоо сая Балдбаатарыг хэллээ. За Нэмцэн нисгэж хүүхд. За тэгээ өшөөч одоо мөнх хоёр хэлж хэрмэнгаа хүүхд. Аав нөгөө автобус жолооч нь хэрмэн автобусны жолооч. За хин Эрдэнэчулуун гэхт Эрдэнэчулуун ч одоо аав нь даштава ч одоо энэ банкын курс захирал энэ байсан баха тий захирал багш гээд ерөөсөө бүгд нисгэх ерөөсөө ямар сандаа бид нар ч одоо ингээд тэр үе чинь одоо бол сайхан мэлчээ юм өгчөөд юм нэлбэг бид нар анги засвар ихэд 100 яадаг үлээ ерөөсөө нисгэс л будга авдаг одоогоор бол одоо энэ төмөрийн будгал байсан юм шиг байна да ер нь тэгээд АТБ интерес одоо бодог ерөөсөө тэгээд тэр үеч одоо төсөө хөрөнгө мөнгө гэж тавьдгүй байсан шүү дээ урсгал засвар гэж Нисгээс будгаа аваад 107-гийн цэргүүдээр ингээд бодолдог. Тийм байсан. Тийм 100 байхгүй. 107-гийн хэдэн хүүхэд байгаа. Тэгээд бус нь ер нь үндсэндээ нисхийн хүүхдүүд. Тэгээ энэ чинь одоо нисэх тийм байсан гэдэг нэг тоо жишээ бол улсууд тэгж ярьдаг юм. Нисхийн дэлгүүр нэг дэлгүүрээс хүнсний дэлгүүр хажуудаа нэг тий өвөлд юутай хажуулдын бараан дэлгүүртэй. Гээ хэлбэр хоёр. Энд ирэхээрээс гадны хүн бол бараг 2-3 цаг очирддаг гэдэг энэ одоо арай жоохон хэтрүүлж ярьж байгаа. Яагаад тэгэхээр нисгэх бүх ингээд таньдаг улсууд одоо ингээд би эдний өгч эдний өгч ард ингээд цэндэн багш ирэл урдуур нь орох шат ингээд. Тэгээ гадны хүн бол хэцүү байдгийг гэсэн. Ер нь нисэх бол энэ хэцүү газар шүү гэж ярьдгийг. За би бол өөрөө яг энэ дотор нь байгаад ингээд ясан бол надад бол тийм хүнд хэцүү юм тохиолж исэн одоо тэр бүгдийг яриад байгаа. Гэхдээ бол тэр бүгдийг даван туулсан одоо залуу насны зөргөөрөж гэх юм уу өөрөө энэ нисэхтэй дуртай байсан тааш гэх юм уу одоо ер нь тэр бүгдийг даван туулж өдөр зэрэгтүүлсэн. За энэ одоо сая болдоо маань ярьж байна одоо нисэхтэй холбоотой за ер нь бараг 90-90 одоо 100% гэхэд хэлцдэггүй ер нь. Тэгэл одоо 107 дугаар ангийнх нэг зөвхөн байсан баг тийм. За одоо энэ дээр ингээд ягаад тэгэхээр манай сургууль төгсөө хөгжтөнд ерөөсөө бүгд л одоо нисгчүүд нэг л ерөөсөө энэ онгоцны буудал Миат компани энүүгээр чинь л ерөөс тараад ажил орчдөг юм байл шүү дээ. Тэгээ яаж байгаа гэхээр уг нь одоо бүгдээрээ боломжтой эцсийн шалгалтын конкурс өгөөд бол ихтэй зургууд орох боломжтой. Тэгээ ганцхан яг бол энд өрчлөөд яадаг байсан одоо очих таах нь 1-2 жил ажиллаад тэр нисгийн сургуульд явдаг байсан юм. Ер нь юу тиймэрхүү боломжтой биш шүү. Тийм байсан баг. Тэгэл эднэр бол тэгж юу яадаг байсан болов гэж би боддгийг. Тэр жишээ нь бол одоо манай сайн явж байгаа хүүхдүүд байна шүү дээ. Одоо та хэд одоо эний гинтэн явын давааны бай нисч болсон. Энд одоо томонсон баг. Даштуаны Yes болоод Улан баярын баяр сайхан одоо 50 нисч байгаа гэсэн баха баяр сайхан.
Одоо дайын жамц байна. Дайын тэр жамц шавнууд байна. одоо зүүн Тэр одоо хэн эрнингийн од гариг. одоо ирэх чи одоо бас энэ онгоцны уцтал яваад энэ уудлаг бас олон жил л гих мэтэр одоо санаж байгаа. Энэ бүгд л ерөөсөө сайн яваа шүү. Тэгэхээр энэ бол одоо ер нь манай энэ сургууль багш нарын бас одоо нөр хөдөлмөрийн одоо өөр ач авъя гэж боддгийг. А ялангуяа одоо энэ багангийн багш нарыг бол дурдахын арга байхгүй. Эднэр мэн одоо дөнгөж одоо тэр үчим болоод 8 настай ордог гэсэн 7 настай 8 настай одоо айлын ирэх хүүхдүүд ирэхлээр бид нар ч одоо зөв суулгаад сургах тийм ээ. Тэгэл одоо зөв зөвхөн бичих одоо цагийн хуваарьтай ажиллах гэл ер нь хэцүү шттэ багангийн багш нар бол ямар сандаа би нөгөө додгоо сургуультай ирэхдээ би багангитай ажиллахгүй гэдэг чинь тэр бүгдийг ойлгодог учраас тэгжсэн юм шиг санагддаг. Энэ бол зайлшгүй. Тэгэхээр энэ манай багангийн багш нарт бол зайлшгүй холбоотой. Тэр ч аргагүй л дээ. Тухайн үед одоо жишээ нь энэ би бол баг хүүхэд харж яхад л хот руу орно гэдэг бол маш том асуудал байлаа шүү дээ. Автобус унаа маш ховортой, цөөхөн явдаг, эрт зогсдог. Тэр чинь бол маш том хүндрэл байлаа шүү. Тэгээд такси унаач гэж юу байх вүлээ? Такси барьдаг мөнгөтэй хүн хэн байх вүлээ? Такси олдохгүй мөнгө байгаа. Тий. Айгүй хэцүү. Тэгээд тэр чинь тэр баг л өөр сум нутаг руу явж байгаа юм шиг. Тийм л байсан учраас энд л байгаа хүмүүс энэ чинэл бүх юмаа тогтоож авахгүй болохгүй шүү дээ. Арай гэж яармаг ордог байсан гэж ярьдээ шүү дээ хүүхдүүд. Дундангийнхан. Тий. Тэр одоо нөгөө 1-р сургууль. Тэгээ нөгөө сургуультайгаа ингэж 86 он хүртэл одоо манайх 8 жил байхгүй юу. Тэгээд 87 онд одоо энэ тогтол 84 оны төгсөлчин бол яармаг руу явж байхгүй юу. Тэгээд 85 оноос эхлээд болчихж байгаа. Тэр чинь яг хөө ингээ одоо энэ сургуулийн өргөтгөл ороод 10 жилийн сургууль. Тэгээд сургуулийн байр өргөдлөөс гадна тэр 10 жилийн сургуулийн нөгөө юг аавна гэдэг чинь бас зөвшөөрөл гэдэг чинь маш хэцүү байсан юм шиг байна. Одоо хойсноор бол одоо Улаанбаатарын ардын төвлөрд дуурлын гүт захираагаар тэргүүлэгч хурлаар ордог байсан юм. Тэрийг бол өвгөн багш хөөцөлж яваад бол яг тэрийг бол бүтээсэн шүү. Одоо тэрийг бол эргээд бол одоо яг их ойрхон ажилласны хувьд бол би бол тэрийг Та санахад бол тухайн үед сурагчдын тоо хэдтэй вэ? за надыг ирэх чи одоо нэг анги чинь 3 бүлэг гэхэд нэг 30-аад хүүхдтэй чинь 8 бүлэг 24 за нэг 24 бүлэгтэй 24 31 за нэг 1000 орчим нэг 800 1000 орчимд байсан байл энэ сургуулийн хэмжээ. За надыг сүүлд ажиллаваад яг юу энд дахирлаар ажиллах хугацаанд 3000 төгөөд 110 багш 30-аад ажилтан багш үйлчлэгийн ажилтан. Үндсэндээ нэг 150-аад багш ажилтан ер нь төсөөд хийж хэлдэг байсан. Тэгэхээр сургууль бол их өргөтгөл байсан. За тэгээ бид нар бас ярьж байсан да өвгөн багш дээр яриад өвгөн багшаас би их юм сурсан. Сургуулийн хашаа болоод жил хэрэгцсэн урагшаага зүүн тишээ жоохон багаар тэлэгдээл байдаг гэсэн тийм ээ. Одоо манай хэд бол мэдээ сүүлдээ ногоо дээр нэг хэдүүлээ нэг үзээд нэг ягаад тэр нь яг миний бодлол ер нь хитэн бол них гоё одоо энэ 33 дугаар сургууль шиг 52 дугаар сургууль шиг энэ стандартын зориултын одоо нэг сургууль бариулчих юмсан гэж. А тэрийг барихын тулд талбай газар хэрэгтэй. Тэгэхээр нөөхгүй энэ хашаан дотор гэдэг ийм зорилгоор ер нь хашаагаад хэлжсэн бодолтой шүү. Тэгээ сүүлд нь би Сүүлдээ бол хомигдсон шүү. санагдаа тий сургуулиас яваад хэдэн жилийн дараа ирээд үзэхээр манай биеийн тамирын талбай гэдэг чинь одоо ер нь баг хөдлөөр бол улсын стандарт нийцгэл шахуу одоо гүйлтийн талбайтай талбай байсан шүү. Тэний ч одоо 800 тойрог 1200 тойрогтой шүү дээ. тий одоо энэ хөгжүүд л хамж байгаа гүйж байгаа. Ер нь хөлбөмбөгийн талбай ч гэсэн том байсан тий ямар сайхан талбай вэ. Тэгээд талбай маань Тэнцэн нисхийн баяраа хийдэг тий. оо тийм нисэх баяр хийдэг Тэр чинь бараг нэг аймгийн бараг дүүргийн баяр шиг юм болдог байх шүү дээ тий. Тэрэн дээр жоохон би харамсч явдгийн тэгээ өөрөөсөө хойш одоо үеийн захирлууд дээр одоо юуг нь нөхөө энэ чинь бүгд илт байгаа юм чинь хэрвээ талбайтай байсан бол бид нэр одоо энэ 72 оны өргөтгөлийг нураах шаардлагагүй шээ. Өнөөдөр хүүхдүүдтэй хичээл хэв явж лээ. А гэтэл тэр газар нь байгаа тэр газараа шинэ сургуулаа бариад стандарт газар одоо 960 хүүхдийн суудал тавина уу 1200 хүүхдийн суудал тавина уу сургуулаа бариад тэгээд тэр юугаа дуустаа шууд нөгөөд орох хэрэгтэй шүү дээ. Одоо энэ гадаадын олон улсын жишг бол тийм л багш. Тэгэхэд манайх бол одоо буулгаад энэ хүүхдүүд одоо маш хэцүү байх шиг байна. Сая одоо би хотоос автобусаар ирэхэд бол
автобус руу хүүхдүүд ирж байна. Зарим доошоо ирж байна. Зарим дээшээ автобусын суугаад сургууль руу явж байна. Тэр дээр нэг дэнжтэр байна да. Хуучин бол дэнжийн буудлыг ярьдаг байсан тий. Тэнд нэг сургууль байх шиг байна тий. Тэрлүүд яваад ах шиг. Тэгээд харж яхад бол тэр автобус юу зам хөндлөн гарч гарахад бол бас нэлийн бэрхшээлтэй санагдж байна. Энэ дээр одоо сургуулийн захиргаа бас нисэх тэр одоо анхаарахгүй бол одоо хүүхдийн одоо бас аюулгүй байдал энэ дээр анхаарахгүй бол болмоор гэж санагдав. Хөөч бид нар үйл сайхан байсан. Энд автобус унахгүй хойноос тэл гэр оролдол салхаад ирнэ. Тийм ээ нурд байна. 12 оны өргөтгөл шүү дээ тий. Тий. Тэр чинь ер нь цэргүүд бариу хэн бэ? Тэрийг бол наран цогцол сайн мэддэг дээ түүхэн. 72 оны нөгөө Тэр 72 оны өргөтгөлийг байна шүү дээ тий. Цэргүүд бариагүй. Тэрийг байна шүү дээ тийм анх бид нар 8 дугаар анги төгсөж явахдаа 72 онд суурийг бид нар ухаж шороогийн зөөжсэн. Тэгээд тэр жилээ энэ барилгын л одоо тэр үед чинь одоо барилгын компани гэж юу одоо нэг нийтийн орон сууцны ямар юм гэж байсан юм бэ одоо Трест тийм та. Тийм усуд бол барьсан. Цэргүүд бол бариагүй. гайгүй шүү 72 онох. Тийм 72 онох барилга гайгүй. 10 жил хичээлцээр нь барилгууд гайгүй одоо. Уг нь барилгын хийсэн. Болдоо ч гэсэн одоо Тэр тойбот 82 оноос эхлээд тэр байранд хичээлж эхлэв үстэй та нар чинь. Тийм 4-р ангид орж ирлээ тийм ээ. Тэгэл хоёр давхрын шатар гарсан ирнэ доош нь нэг давхар руу ордог. Хоёр давхар байшин руу ортлоо гэтэл нэг давхар. 86 оны барилгыг бол нөгөө Хэрлэн Баатарын барьгаад барьсан. Тэгэд энэ бол өвөл голцоо барьсан ба. Тэгэд их чавартай. Ер нь хүүтэн тал руу гар шүү. Тэр ялангуяа спорт зал тэр одоо тэр өвдний зэжүүрийн өвдний хэсэг бол ер нь одоо цэвдэгтэй анхны тэр жижиг цагаан чинь бол сайхан бага анги тий. Одоо бид нар чинь ороод барам гарлог эргээл ордог. Гэж. Тэр чинь уг нь бол ийм биш. 8 жилийн сургууль гээд урд нөгөө юунд бага анги үдээс өмнө хичээллээд үгүй үдээс хойш хичээллээд өглөө нь болохоор нөгөө дунд ангиуд нь ордог гэсэн. Нөгөө бүлэг цөөтэй учраас тэгж ордог байсан байхгүй юу? Тэр чинь 6 ангитай л байсан. 6 ангитай тийм. Тэгээд сүүлдээ 3 ээлжээр ордог гэсэн. Тийм ээ? Бид нар 3 ээлжээр өглөө 8 цагаас ахуулаад орой 7 өнгөртөл ингэж 3 ээлжээр ингэж Тэр суурь маань юу вэ? байгарчсан. Одоо тэр цагаан чинь юу юм бэ? Байгаа юм уу? Тэр ч одоо сургуулийн газар байхгүй. Одоо болдог бол тэр сургууль наадлага одоо энэ буулгасан сургуулиороо нийлүүлж гад зүүн талын хэсэгтээ бол нэгдсэн нэг үерт. Сураг сонсох нь бол одоо энэ 72 оны барилгыг буулгачаад энийг барь дуусаад тэгээ 86 оны барилгыг дахиад буулгах тийм сурагтай байна лээ. Тэгээд нэг өсөндөө нэг сонин одоо тэр одоо холболтууд хийгдэх гэдэг. Зүгээр хэр би одоо энэ болцоод хариуцаад энийг болдгсон байсан бол одоо энэ зүүн талын хэсгүүдийн ягаад тэр айлуудын жоохон дээш нь одоо зүүн тал руугаа ягаад тэр одоо нөгөө анхны цагаан байшин гэдэг энтертэй нийлүүлж нэг одоо үргэлжлсэн сургууль барьж байгаа шүү. Энд чинь бол сургууль төмөржлийн ажилч гэсэн маш их нөлөөтэй шүү дээ. Тэгэхгүй нэг байрнаас гараад нөгөө байранд гардаг. Нэгдсэн нэг байртай сургуулиуд аягүй сайхан байна шүү. Бүгд одоо сүүлийн үед бүгд 100% камертсан байна. Одоо бүгд одоо микрофонтой болсон байна. Ерөөсөө зардал мэдээлэл бол бид нар анги эдний зүгээр нийтийн юугаар шууд зардалтай мэдээлдэг бол их сайхан болсон байна шүү. Донд хөрөнгө. Аас чинь бага юм гэж нэмсэн юм бэ? Цинк өгшөө. Цинк багш 3 аг төгсгөөд хин баярмаа өгш авч байгаа юм. 3-ын бэг та төгсгөөд дээцэх авч байгаа юм. 3-ын бэг наран цэг багш төгсгөөд би авч байгаа юм. Одоо би чинь ирээд нэг сакин ангийг нэг 8-ын бэг авч 8 дугаарыг төгсгөж тэгээд дараа нь наран цэг ангийг авсан байхгүй. Тэгээ манай гуравч яг барилгад исэн юу гэдэг чинь байхгүй. Тийм тэр үед авахд бол мундаг байсан. Ер нь хүүхдүүд сурал цай юм байсан шүү. Ер нь тэгэл бид бол өөртөө л зэмлэхээс хүүхдүүд ерөөс буруу хүн байхгүй. Тэгээ би ингээд тэр 3 ангийг харьцуулаад харахад Цэнх багш анги, Сэндэн багш анги, Нараа багш анги. Энд дээрс нэг сонины мэрчил яг түүх юм чинь дээ. Сэндэн багш анги бол нэлээд хөдөлгөөнтэй рок маяг. Ерөөсөө сүр сар одоогор рок хөгжмөдөд бүжгэлдэх шил. Ер нь одоо энэ Болдоотор байна. Тэр сүүлд нь юу яасан? Би бас хичээл ордог мэднэ л дээ эдний. Ер нь хөдөлгөөнтэй. Эний наранцгийн анги одоо миний авдаг анги бол ерөөсөө их багштайгаа ойрхон байдаг. Ерөөс юм л багшаа гэж нэг хэд багшууд гүйжрэл. Одоо инх амгалан Тэг багштайгаа их ойрхон байсан. анх туяа гэх. Тий, оо тэг ямар сандаа би нэг одоо ирчээд чинь 82 оны намар болж байгаа шүү дээ. Тэгэд эдний ангийг аваад
багшаа гэдэг үгээд байна. Энд тэндээ суугаад хол. Ямар ч хол бай гэж одоо яаж байгаа бол одоо ичдэг байсан юм яадаг байсан юм. Одоо тийм нэг хөөхөө октод одоо бодох нэг яа л бас гоё сони үед. Хин баяр мокшанг болохоор тэнд одоо дөлгөөхөн тийм ээ. Гэхдээ яг багшийн хэлж ирсэн бол ер нь сайн гүйцэтгэж шүү. Ер нь нэг тийм. Тэгээ эндээс үүдгээр бол багшийн бол бас мангийн багш нарын характер бас өөр байгаа. Одоо Сэндэн багш, Зээн багш, Наран зогш гурван. Энэ багшийн характерыг дагаад шавнар нь яг тийм болцдог юм байна. Тэр чинь дөнгөж нэг зайлал нийгэмдээ танилцаад гараад эцгийн юунаас гараад ирэхдээ Сэндэн багшийн гарт орж шít. Тий. Тэгэхээр бол одоо ялангуяа энэ багийн багш бол маш одоо тийм ээ. За тэр одоо хүүхдэд аагийн захаас гадна бол одоо тэр хүүхдүүд бол одоо ямар хүн болох вэ гэдэг бүх юм чиглүүлэх ёстой л гэж би бол боддог. Тийм учраас багийн багш нар бол маш их одоо нэр хүндтэй ажил шүү одоо юу гэж. Буянтай ажил. Тий. Буянтай ажил. Тэрний хэлсэн сая үнэн биз дээ тий. Ер нь танаа гурван анги бол тийм ээ нараа үнэн үү тий. Тэгээд би нэг тийм дүгнэлт хийж л байдаг. Энэ дээр би нэг подкаст сонсоо бас уншаад гэсэн. Тэр ер нь багш их гэж байгаа юм. Тэгээд яг багийн багш гэж л ярьж байгаа юм л да. Тэр багш нарын одоогийн шинжлэх ухааны үндслээр тэр шохоо гэж юм чинь ерөөсөө маш том эрсдэлтэй байсан юм биш үү? Нөгөө цагаан шохоо. Яг. Тэгээ одоо эн чинь манай чүтгэл дэлхийд энэ өөр гадагшаа гарсан барууны шинжлэх ухаанд тэрий чинь нотлоод энэ бол одоо баргал гэмт хэрэг те ер нь бол баргал хорлон сүтгэх ажиллагаа энэ хүний тэр шохоотой байлгасаар одоо тэр мэрэгжлээ шалтгааллах маш том мундаг өвчин гарч ирдэг юм байна. Тэр чэйжэнд шохоожилт үүсээд амьсгалын замын маш том өвчин гарч ирдэг багш нарыг. Тийм учраас энэ багш нарыг бол одоо эрт тэтгэвэр тарах одоо compensation буюу одоо нөгөө нөхөн олгоор олгох энэ тийм юм хүртэл хилцэж штэ. Тэгэхээр бас л хүнд байгаа зү. Одоо ингээд багийн багш гэлдэг чинь манай ээж их чинь 30 хэдэн жил ажилласан. Ингээд гар цав цагаан болдог. Гарахгүй болохоор нь яадаг вүлээ? Долоод. Тэгээ багийн багш гэдэг бол маш хүнд мэрэгжил байхгүй. Би бол одоо жишээ нь дунд ангийн багш гэдэг юм уу захирал багшиг бол хөнгөн гэхгүй. Гэхдээ маш хөнгөн. Яагаад гэж багийн багшийн хажууд бол маш хөнгөн. Зүг зүгээр байхгүй. Тийм учраас бол та залуудаа мэдчихсэн биз дээ. Би тийм хөндлөлөөр орохгүй нэ. Гэтэл багийн багш гэдэг юмд бол одоо тэр шохоо долоохон их байна. Тэр олон жижиг уучраа мэдгүй хүүхдүүдтэй тэр өдрийн 6 цаг ноцолдох их байна. Одоо ингээл Сэндэн багш гэдэг багш нар гэдэг чинь тэр жижиг хүүхдийн цангинсан доо хүний энэ дөшийг ачин тийм мембран тэр жингсэн хоолойгоор явсараад дүлэрх одоо тийм Төлөвлөлт шүү дээ. Бараг 80% тэгж болт юм. Одоо гот бахын гэсэн мэрэгчлэр тэгж байгаа шүү дээ. 24 дээр нисэж байгаа тэр гадаа техникчнэр энэ төр гэл тэгчин дүлэрэлт нэх болж эхэлж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр багийн багш нар бол одоо үнэхээр хүний суурийг тавьж өгч яа маш их тэгэл байх. Мундаг тийм. Тийм учраас бол багийн багш нарыг бол одоо энэ хайрлж энэ хөдөлмөрийн зөв үнэлж одоо болдог бол одоо цайлын өсөнд хөдөлмөрийн хөлсийг бол нэмэх энэ тал дээр яахгүй бол ер нь багийн багш бол маш их ачаалттай. Үнэхээр их ачаалттай. Тэр үгдийг бол би бол өөрөө яг багийн хичээл зааж үзээгүй ч гэсэн тэр зовлонг бол мэднэ. Тийм ч учраас багийн багш нараа бол аль болохоор бол шагнал урамшуул хөдөлмөрийн хөлсийг одоо нэмэх боломж юу байна? Энэ үгдэр бол нэлээд анхаардаг байсан. За тэр утгаараа ч бол одоо багш нар мэдээж бол одоо баян захирлын үед гэж ирж байна. Яг би захирлын хугацаанд бол хийж үтээсэн сайн юмнууд бий. Бас саарч юмнууд бий. Гэтэ сайхан хамтлагтай байсан гэдэг юм бол ерөөсөө нийгмийн суурь энэ улсын суурь юм байна. Тэгэл байх одоо ерөөсөө. Канадад нэг 2 жил багийн багшийн цэцэрлэгийн багийн одоо бага насны хүүхдийн багшаар төгсөж байгаа. Ерөөсөө улсын бодлого тэнд л явагддаг юм байна. Тэрнээс тэр дээшээ дунд анги одоо тэр их сургууль, коллеж энтэрлөө орохын тэр баг цэцэрлэг болгон бага насны суур хүмүүжил боловсрол гэдэг юм бол маш чухал. Тэндээс л эхэлдэг болохоос биш хизээш дунд ангиас юм уу коллеж их сургуулиас эхэлдэг юм байна. Хүн гэж тогтоох юм те хүний боловсрол хүн хэн болох вэ гэдэг жишээ нь Канад иргэн ямар байх ёстой вэ? Монгол иргэн ямар байх ёстой вэ гэдэг ерөөсөө л цэцэрлэгийн багш багийн багш шийддэг юм байна шүү дээ. За баярлалаа та бүхэнд.
өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирж оролцож Нисхийн 7 гэдэг энэ сайхан сургуулийн төөхөөс нэлээдгүй хэмжээг нь ярилцсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа та бүхнээр дамжуулаад та гэр бүлийнхэнд нь өр хүүхдүүд нь ачцээ бүгдээ л өвөө эмээ хэд хэдэн уларцсан л байгаа бах. Бүхэнд нь бүгдээрэнд нь эрүүлэн сайн сайхан бүхний хөсөөрэй. Одоо энэ 5 дугаар сар гарчлаа. Уг нь хуучныхаар бол өнөөдөр чинь Майн баяр. Одоо бас зарим нэг үеж Майн баяраар ч одоо бас би бол жоохон байхдаа бол Майн баяр мантаа манай сургууль хөгжтгөө мангасан харим сүнтгүүгэл одоо хин зөхөж өгсөн юм мэдхүү. Тэгэл дуулал туудаг байлаа. Тийм дурсгалтай өдөр энэ яригдсэнд бол одоо манай сургууль мантаа тийм ээ. За мантаа баярлалаа. За Нисхийн 100 жил тохиолдуулаад бидэнтийг одоо багш байтэрийг энэ сайхан ярилцлаганд урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд манай сургуулийг төгссөн үеийн шавн дээр болон хамт ажиллаж байсан ахмадууд багш нар та бүхэндээ Нисхийн 100 жилийн баярын мэндийг төшөөлээд миний ажиллаж байгаа хүүхд болсон хөгжлийн төвд суралцж байгаа бяцхан сайхан хөөрхөн охид төвгүүдийн аав ээж нар болон бүх хүмүүст нь аз жаргал сайн сайхан бүхний хүсээ өрөөё. За та бүхэндээ маш их баярлалаа. За манай 7 дугаар сургууль бол Нисхийн сургууль гэсэн нэртэй. Тэгээ энэ одоо би бас нэг жохоо юм ярих гээд байна л да. Яагаад гэвэл одоо би автобус натар ингэ явж исэн чинь чи хаана ажилладаг вэ гэд залууч байсан. Нисхийн сургуульд гэдгсэн чинь Нисхийн сургуулаа нисгч нарыг бэлддэг юм уу гэжсэн байхгүй юу. Тэгэхээр манай энэ сургууль бол үе үеийн нисхийн инженер, техникийн ажилтан, нисгч нар, үйлчлэгээний ажилтан, за автобаз, одоо тэгээд энэ арай вокзал юу гэдгийг тийм ээ бүх одоо энийг бэлддэг ийм одоо сургууль гэж орон даяараа бол улсад мэддэг. Ийм учраас одоо энэ манай сургуулийг төгсөөд энд одоо нэр хүндтэйгээр ажиллаж байгаа бүх шавнартаа мөн аав ээж нартаа нь бүгдэд нь Нисхийн 100 жилийн баярын мэндийг энд сууж байгаа ахмад багш нарынхаа өмнөөс дэвшүүлж байна. За та бүхэн сайхан баярлаарай.